дээр үед хүмүүс нөгөө нэг бөөрийнхий гэрт амьдардаг байхдаа гэрээ тойроод галаа тойроод суугаад хоолоо иддэг байсан гэж эмээ өвөө ярьдаг байсан. Тэгсэн чинь одоо яадаг вэ? Дээр үед. Тэгсэн чинь одоо танах яадаг вэ гэхээр манайх ингээ аягүй том галт байгаа те. Тэгээ юу яадаг? Тусдаа ингээл ороод идчихдэг. Тэгээд нэг бүр баяр ёслол орчим уу бид нар ингээ ширээ тойрдог. Ширээ тойрлоо гэхэд хөвчлэн гар утсаа оролцчихдаг ч гэдэм үү. Манд эмээ Монголын ирээдүйн хүүхэд төсөл үргэлжилсээр бид бүхэн сэтгэл зүйчтэйгээ хийсэн ярилцлагуудаа гол агуулгуудаа та бүхэнд бас хүргэсээр байгаа. За тэгэхээр энэ удаад бас нэгэн сэтгэл судлаачтай уулзаж байна. Өмнө бас бид өхөө уулзсан. Тэгээд манай Манд эмээ сайт пэйжээр та бүхэн маань бас манай наран тулах сэтгэл судлаачийн яриануудыг бас цувралаар сонссоо. Тэгээд дахиад хүрээд ирлээ. Одоо яг сэтгэл зүйчтэйгээ илүү бас ойр гоё ярилцъя, чөлөөтэй ярилцлага хийгээд. Тэгээд энэ одоо өөрөө чинь зориод ирлээ. Хоёулаа бүр яг ярьсан юм шиг хар цагааны ослол болцсон гэж штэ. Ажил нь тавтаа сайхан байна уу? Ажил сайн байна. Ер нь бол нөгөө хаврын цаг чинь ачаал ихтэй цаг байдаг. Тийм л цаг уу байна да. Сургууль соёлоос амрах гад байдаг зэрэгцээд одоо хүүхдүүдтэйгээ бас ажиллаж байгаа болол гэж бас бодоод зориод ирлээ шүү дээ. Тийм, манайх чи яг хүүхэд гэр бүл сэтгэл заслын үйлчилгээ үзүүлдэг учраас хүүхдүүд бол нөгөө амарсан амраагүй их л байдаг. Ялангуяа нөгөө нэг хаврын уйлралд ер нь сэтгэл зүйн зөвлөгөөний эд ачаалал бас их үе байгаад байдаг. Тийм ер нь хавар их бас тий асуудал гардаг гэж ярьдаг шүү. За наран толготойгоо бас дахиад жоохон дэлгэрэнгүй танилцсан байна. Тий яг одоо энэ хизээ энэ мэрэгжлийг эзэмсэн одоо хичнээн жил ажиллаж байна. Яг энэ төвөө байгууллагад бас хэр удаж байгаа юм. За яг сэтгэл зүйн чиглэлээр сүүлийн 10 жил ажиллаж байна. Гэтэ одоо нөгөө бусад сэтгэл зүйн үйлчилгээнээс манайх нэг онцлог байгаад байгаа. Тэр нь юу байна гэхээр бид нар нөгөө урлаг суурьтай сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг. За энийг хүмүүс нөгөө арт терапи гэдгээр нь ойлгоно. Мөн монголоор бол урлагийн сэтгэл засал гэдгээр илүү ойлгодог. Тэгэхээр Монголын нөхцөлд бол урлагийн сэтгэл засал нэг 2 чиглэлээр хөгжөөд байна сүүлийн жилүүдэд. За зарим нь бол юу гэдэг нь зурж байгаа үйл ажиллагаа болгоныг урлагийн сэтгэл засал гэж ойлгож байна. Дугуулангууд бас агиох ингэж ашигладаг. За манайх болохоор яаж ийн гэхээр сэтгэл зүйн дэмжлэг үйлчилгээнд урлагийн илэрхийллүүдээ ашиглаж байгаа буюу илийн эмчилгээ болгож ашиглаж байгаа. За тэгээ манайх ч одоо ер нь бол бид нар яг байгууллага 2017 онд үүсгэн байгуулж байсан. За яг энд үйл ажиллагаа явуулаад сүүлийн 4-5 жил болж байна. Тэгээд одоо бүх насныханд тийм ээ. Тийм. За ер нь бол нөгөө нэг бидний зорилго хүүхэд байсан. Хамгийн эхлээд яагаад гэвэл хүүхэд өөрөө нөгөө хэл яриагаар өөрийгөө илэрхийлэхгүй. Ихэвчлэн одоо нөгөө зурах, урлан бүтээх үйл ажиллагаан дээр тулгуурладаг. За тэгээ хүүхэдтэй ажиллаж яхад нэг зүйлс нөгөө айгүйх анзаарагдаад байгаа нь юу байна гэхээр ээж аав насанд хүрэгч нарын өөрсдөө сэтгэл зүйн асуудал нь хүүхдүүд маш хурцаар нөлөөлдөг. Тийм учраас бид нар заашгүй хүүхдтэй ажиллаж байгаа бол гэр бүлтэй, ээж аавтай, нэмээ өвөтэй ажиллахаас өөр арга байхгүй байна. Тийм болохоор бид нар бага насны хүүхдүүдтэй нэгдүгээр голчлон ажилладаг. Тэгээд өсвөр насны хүүхдүүдтэй ажилладаг, хосуудтай, мөн насанд хүрэгч нартай ажилладаг. Манайх ч гэсэн ялгаагүй хүүхдээ сэтгэл зүйн асуудлыг өндөөдсөн сөүлдээ нөгөө эцсийн толгоц гэдэг нь л ээж аав тэгээд одоо тухайн хүүхдийг ямар хүн асраа халамжилж насанд төрсөн тэр хүн дээр л очиад байгаа байхгүй. Тэгэхээр энэ өрөөнд бас яг хүүхдтэйгээ ажилтг юм байна гэж ойлголоо шүү дээ. Гоё бас нам хүмхөө орчныг ингэж бүрдүүлдэг юм байна тий. Тэгээд одоо нэг яг энд бас ямар чиглэлээр хүүхдүүдтэйгээ ажилтгийг зөвлөгөө мэдээлэл юм аваас яаж хэдийн хугацаанд хүүхдүүдтэй өгч ингэж харилцаж байна. За бидний одоо онцлог гэвэл эхлээд сэтгэл зүйн байдлаа тодорхойлдог. Гэхдээ бид нар нөгөө нэг тестээс аль болохоор зайлсхийдэг хүүхдүүдтэй ажиллахдаа. За тэгэхээр яаж ийн гэхээр хүүхэд бол тестэн дээр бүтэн өгүүлбэрээр ойлгох хүүхэд нь ч байгаа, ойлгохгүй хүүхэд нь ч байгаа. Тэгэхээр одоо дэлхийн нийтийн нэгдсэн нэг хэл байдаг шүү дээ. Тэр бол body language гэж байна. Тэрний дараа юу байна? Одоо нэг бие махбодоор илэрж байгаа. Мөн хамгийн чухал одоо хүүхэдтэй харилцах нэг хэл бол төрслөх урлаг буюу зураг байдаг. Тэгэхээр хүүхдээр ерөнхийдөө бол нэг 2-3 зураг зурулдаг. Тэгээ тэрэн дээр асран халамжлагчтай үүссэн харилцааны хэв загварыг харах боломжтой. Өөрийгөө хэрхэн хүртэж байгааг нь бас харах боломжтой. Сэтгэл зүйн гэмтэл шарах байна уу гэдгийг харагдах боломжтой. Тэгээд хамгийн сонирхолтой зүйл нь сэтгэл зүйн хэрэгцээнийхэн төвшин бид нар тодорхойлох бүрэн боломжтой байдаг. За тэгээ хэрэгцээнийхээ төвшин бид нар хэл яриагаар илэрхийлэхдэггүй зураг л зурулж байгаа юм чи хүүхдэд бас сонирхолтой байдаг. Зураг л зурч. Хүүхдэл бол хэдэн насны хамаагүй.
Ер нь бол 4-өөс дээш насны хүүхдүүдэд зураг зуруулна. За тэгээд зураг дээр сэтгэл зүйн байлаа тодорхойлцсныхаа дараа бид нар харилцан ярилцлагаар дээр тулгуурлахаар хүүхэд байна уу? Эсвэл бол бүтээлч үйл ажиллагаа тулгуурлахаар байна уу? Тоглоом дээр төвлөрөхөөр байна уу гэдгээ шийдээд ажилтдаг байгаа. Өсвөр насныхан дээр бол одоо харилцан гэвэл тоглоод байх нь бол бага байдаг. Илүү харилцан ярилцлага ашиглана. Энэ өрөөнд бол ер нь ганцаарчилсан сэтгэл зүйн үйлчилгээ явагддаг. За энэ дээр бол ганцаарчилсан уулзж байгаа насан турш хүүхэдтэй аль нь таньж уулзалдаг юм. Сайхан тухтаал юм байна те. Тийшээ бас ерөөсөө нүдгүүгээд болдгоо нөгөө янз янзын тоглоом харагдаад тэг хүүхдийг зөвхөн ганцаарангийн тоглуулж ягаад одоо ажиглана гэсэн үг үү? Цуг бас тоглож байна уу? Тийшээ хоёлаа нэг очиж байгаа. Тэгээ Хамтдаа л тоглоно. за. Хамтдаа тоглоод энэ нөгөө элсний арга гэдэг нь үү? Тий. За ер нь бол элсэн тоглоомын сэтгэл зүйн арга маань Юнгийн онол дээр толгуурлаж явагдаж байгаа. Тэгэхээр одоо энийг жижигэн дүрснүүд байгаа дээ шүү дээ. Энэ жижигэн дүрснүүд маань яг одоо энэ дэр болохоор нөгөө айгүй цөөхөн тоглоомнууд нь байна. Даалт нөгөө тоглоомнууд нь байгаад байгаа. Тэгэхээр энэ юу гэдэг юм бэ гэхээр хүний амьдралыг тодорхойлох бүх тоглоомууд жижигрүүлсэн хувилбараар байгаа. За тэгээ энэ дээр нэг юм хайрцаг байна. Тэгээ элс байна. За энэ юг ингээ бэлэгдэж байгаа юм бэ гэхээр ер нь дотоод ертөнцийг бэлэгдэж байгаа. Тэгэхээр энэ жижиг дүрсүүдээр элсэн дээр тоглох замаар хүүхэд өөрийнхөө дотоод ертөнцийн тусгалыг энэ дээр хийдэг гэж ойлгож болно. Хүүхдэд бол яаж одоо амьдарч байгаа өөрийнх нь өдөр тутмын тий. Яг зөв. Гэхдээ энэ нөгөө Юнгийн онол дээр тулгуурладаг учраас голчлон бэлэгдэл дээр ажиллана. Ямар амьтад сонгоод байна? Аратан амьтад сонгоод байна уу? Эсвэл бол усны амьтад сонгоод байна уу? Нисдэг амьтад сонгоод байна уу? Усыг сонгож байна уу? Байшин сав авч байна уу ч гэдэг юм уу. Тэгэхээр хүүхэд бол энийг өөрөө хүүхэд тоглож яана л гэж ойлгодог. Тэгэхээр энэ дээр юу байдаг вэ гэхээр хүүхэд хамгийн эхлээд элстэй харилцахдаа яаж ийн буюу харилцаа үүсгэхдээ яаж харилцаанд орж байна. Тэнгүүт одоо энэ дэр ингээл харах юм бол юу гэдэг хүүхдүүд айгүйх энэ хүүхэд маань айгүйх одоо аратан гэж жишээлбэл бол сонгосон ба штэ махчин амьтдыг сонгосон байна ч гэдэг юм уу. Хүүхэд бол ингээл тоглоал явна. Сэтгэл зүйч хамтдаа тоглоно. Гэхдээ хамтдаа тоглохдоо хүүхдэд өөрийнхөө сэтгэл зүйн асуудлыг ойлгох боломжийг нь олгоно. Мэдээж нөгөө нэг хүүхдтэй ажиллаж байгаа үед бид нэр ингээд тоглоал өнгөрчгүй. Тэгэх юм бол энэ тоглоом болоод өнгөрч шүү дээ. Тэгэхээр бид нэр яадаг вэ гэхээр тоглоом дээр нь тулгуурлаа, тоглож явах үедээ хэлж байгаа үг, бие авч явж байгаа байдал дээр нь ажиглалт дүгнэлт хийгээд эцэг эхчүүдэд нь зөвлөгөө өгдөг. Эцэг эхчүүдтэй хамтд нь ажилладаг гэсэн. За хүүхэд тоглоомн дээр голчлон ийм бэлэгдлүүд сонгоод байна. Ийм асуудал байж болцсохгүй маа. Танаа гэр бүлд ямар шуухан байна вэ? Хүүхэд өөрийгөө хэр илэрхийлж байна вэ? За тэгээд дараадаа ийм зүйлс дээр нь анхаараар ач гэдэг юм уу. Ингиж тоглож байгаа ч гэсэн тоглоомоо бид нэр үнэлж дүгнээ дүгнэлтэн дээр тулгуурлаад эцэг эхчүүдэд нь зөвлөгөө өгөх замаар. Тэр бол маш нарийн л мэдрэмж яваад байна л да. Мэдээд сэтгэл судлаач хүн хүүхдүүдтэй ажиллаж байгаа юм бол хүүхэд аль болох одоо хүүхдээ сэтгэл зүй эрүүлэхийг харахад л аз жаргалтай тий. Нэг ч гэсэн хүүхэд бас тийм бай. Би бол тэгж бодож ин таныг одоо жишээлбэл. Тэгэхээр магадгүй одоо энэ зургаар гэдэг юм уу яг энэ элсний аргаар харж яхад яг нэг юм сэтгэл зэмцэлүүлж байгаа тий. Ийм тохиолдлууд юу нэр байна тань дээр. За ер нь бол тэгэл нэг гэр бүлийн асуудал болгон өөр шүү дээ. Тэгэхээр нөгөө ингэж ярьдаг ч хүмүүс хүний асуудлыг тухайн өөр хүний асуудалтай харьцуулж болохгүй гэдэгтэй ажиллана. Энэ нь бол тийм юм гэж хэлэх одоо ийм юу бол алга. Гэхдээ хамгийн түрүүнд нөгөө бодолд орж ирсэн зүйл юу байна гэхээр энэ ядаж бид нар нөгөө хүүхдүүдийг айгүй харилцан ярилцлагуудыг үүсгэж явах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхэд ээж аавд яаж юм гэхээр би ажилтаа гэдээ ингээ орхичж байна. Тэнгүүтээ нөгөө ингэж хамт тоглох, хамт суух, хамт хоол идэхч бүр юм завгүй юм уюуд байгаа байна. Тэгээ бид нарт нэг юм зүйл ажиглагдаад байгаа нь сэтгэл зүйч хүүхдээ авчид үуч гэсэн хандлага айгүйх ингээ байдаг. Тэгэнгүүт өөрийнхөө хариуцлагыг тий ингэж нөгөө бусдад мэрэгжлийн үндэд даатгах чинь. Мэдээж бид нар мэрэгжлийн үднээс хараад хүүхдтэй ажиллаад дарагдсан байгаа сэтгэл хөдлөл мэдрэмжийг нь илэрхийлж байгаа ч гэсэн хамгийн чухал одоо тухайн хүүхдэд чухал дүр гэдэг юм уу чухал зүйл бол асран халамжлагчид буюу тухайн хүүхдэд хамгийн ойр байгаа дүрс байдаг байхгүй. Дүрс буюу аав ээж эмээ өвөө. Тэгэхээр тэр хүмүүс хүүхдтэй яаж харьцаад байна. Тэрнээс ч сэтгэл зүйн асуудлууд бий болоод байгаа байхгүй. Тэрийг л ойлгох нь маш чухал байдаг. Тэгээд нөгөө нэг ийм сонирхолтой байдیں۔ Одоо ингээл хүүхэд ингээд бүтээл хийлээ штэ энэ дэр тоглолоо. Тоглонгууд одоо
ямар их юм одоо жишээлбэл энийг ингээ харах юм бол айгүй их олон юм амтны сонго юу. Тийм байна тий. Одоо араатан амтан гэдэг юм уу сонгосон байгаа. Машин техникт ажилддаг юм уу? Шууд тийм тусгал тэгж тусгагдахгүй ч гэсэн зүгээр л хамгийн наад зах нь анхаарал татж байгаа зүйлс нь нэг зүйлсийг одоо ямар одоо амьтад ингэж нэг ингэж тойрол тий ингэдэг вэ? Энд ингээл нэг юм өвсөн дээр нэг юм юу ч гэдэг юм уу. Тэгэхээр одоо энэ болгон дээр л бид нар тайлбар хийн гэсэн үг. Одоо энэ тоглоом болгон ч өөрөө чухал асуудал байгаа. Тэнгүүд хүмүүс одоо нэг орж ирэнгүүтээ одоо энэ үхлийн илэрхийлсэн тоглоомнуудыг харахаар хүү яанаас та хүүхдүүд үзүүлж болохгүй юм ч гэдэг юм уу ингэж үздэг бол бас хүүхдүүдэд илүү их сонирхолтой дүрсүүдийн нэг бас байгаа. Энэ одоо нүрээ дарцсан хүн байна тий ингээд зодтолдож штэ одоо бүр энэ бол ингээд хөгжин тоглол аягүй бас тий аз жаргалтай ш тий энд инээж байгаа байрыг нэг одоо юу жилдэг лээ нөгөө багт бас шашны бэлэглүүд бас байгаа. Одоо орсон юм л энэ тийм унагаа гадалтай. Энэ одоо яацаа хөө бүксэн дээр наалчихсан шүү дээ. Өө зөө. Тий. Тэгэл нарийн үү. Ийм баргийн юу байхгүй. Энэ яг нөгөө мэрэгжлийн хүмүүс юм аа. Тийм мэрэгжлийн тоглоом нь ер нь л хүний амьдралыг одоо тусгаж байгаа л тусгалууд гэсэн. Энэ хоёр одоо жиглээд байгаа мó яах гэдэг юм болоо. Гэхдээ нөгөө нэг дүрс болгон өөр ингэсэн тайлбартай байдаг. Бид нар нөгөө ерөнхий тайлбарууд байгаа боловч хүүхдийн юу гэж харж байгаа нь маш чухал байдаг. Одоо энэ хоёр ингээ бүжиглж байгаа хоёр байлаа гэхэд аав ээжээр зодтолдож байгаа маа ч гэдэг юм харж болно. Тэр тухайн хүүхдийн л одоо энэ ингээл гоё уран зураг тавьсан ингээд юу харагдаад байна шүү дээ. Зайв харагдаад байна шүү дээ. Тэгэхэд энэ бол ингээд оршуулганд явж байгаа маа ч гэдэг юм уу. Ийм тайлбаруудыг хүүхдүүд шал өөр хийдэг. Тухайн одоо сэтгэл зүйн асуудал, тухайн цаг мөчид байгаа мэдрэмжнээсээ шалтгаалаад янз бүр хариулдаг. Гэхдээ бид нар нөгөө бас нэг зүйлийг ингээд нөгөө анзаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Хүүхдүүд сэтгэл дотор байгаа зүйлээ үгээр хэлж байгаа бол тэр ер нь бол аюулгүй байхгүй юу? Би ингээ хилээд байна гэдэг чинь надад энэ ч ойлгомжтой байгаа болохоор эсвэл сонирхолтой байгаа болохоор хэлж иж болно. Тэгэхээр ээж аавд юу гэдэг хүү яна нэг тийм юмны тухай ярьсан тэр өстө амар санагдлаа ч юм уу. Харин хүүхэд чи ярьж байгаа бол зүгээр хэвийн ямар нэгэн байдлаар сонирхолтой байгаа болоод ч юм уу те надад асуулт байгаа болохоор ярьж байна. Тэгэхээр тэрэн дээр найхтар нөгөө цочиж хүлээж авахгүйгээр ярилцах хэрэгтэй. Харин ямар үед илүү нэг анхаарал татаад идвэр хүүхэд чимээг болчихдээ шүү дээ. Дуугаа олчдөг. Айж байгаагаа ч ярихгүй, уралж байгаагаа ч ярихгүй. Ийм л байх юм бол харин ярихгүй байгаа зүйлийн цаана ямар асуудал байгаа вэ гэдэг л маш чухал. Ярихгүй байгаа яг тэр үеийг харахаар өсвөр наснд илүү ажиглагддаг. Бага насны хүүхдүүдэд бас байдаг. Одоо нөгөө нэг тоглоод л тэгсээр нь харилцаа үүсэхгүй байх үе бас байна. Гэхдээ түгээмэл байдаг нь бол өсвөр насныхан. Бүр бага насныханд бол бид нар нөгөө нэг шаврын сэтгэл засал ашигладаг л да. Илс бол ерөөхдөө нэг 5-аас дээш насны хүүхдүүдэд 0-оос 3 нас юм уу одоо 2-оос 3, 4 насны хүүхдүүдэд бид нар шаврыг ашигладаг. Шавар дээр бол шууд ийм нөгөө нэг тоглоомнууд бол шууд тоглогддгүү. Тэрэн дээр зөвхөн шавартай л тоглоно. Шавар ус хоёртай л тийм зүйлс байна. За энэ өрөөнөөс дараагийн өрөөлөө хэдүүлээ зочлоо. Бүтэн төвийг та бүхэндээ ингэ танилцуулъя юм шиг. Энэ өрөө ямар гоё дулаахан баг тийм гоё мэдрэмжтэй өрөө вэ. За энэ ингээд бид нар ерөнхийдөө хөгжлийн хөтөлбөр л явуулдаг хэсэг байгаа. Гэхдээ одоо энд голчлон төрслөх урлагийн сургалтууд тэгээд керамик шаврын сургалтууд явагддаг. Хоёлоо тийшээ сууч тий. За тийм. Одоо энэ дэлгэцээр хараад бас хийдэг юм уу? Багшийн заавраар л хийх байх та тий. Багшийн заавраар хийн. Тэгээд энэ дээр бид нар нөгөө нэг керамик буюу шаврын эдлэлийг бид нар хийх процессыг энэ дээр харж байгаа. Тэгээд түрүү нөгөөний хэлсэн штэ бага насны хүүхэд бид нар шавар ашигладаг гэд. За шавар маань болохоор 0-оос 3 наснд эцэг эхтэй үүсгэсэн энэгшилтэй ажиллах боломжийг олгодог. Биднэрт нэг юм түгээмэл зүйлс ажиглагдаад байгаа. Одоо нэг зах зээлд бид нэр орсонтой холбоотойгоор бага насныхаа хүүхдүүдийг бид нэр орхиод татгшаа явсан ч юм уу. Одоо түүхүүд биднэрт маш их байдаг. Тэр одоо орхигдсон хүүхдүүд маань 30-тай 20-тай байгаа. Тэд нар маань дахиад хүүхэдтэй болж байгаа. Тэгэхээр тэнд юу ажиглагдаад байна гэхээр нэг юм асран халамжлагчтай үүсгэсэн харилцаа дандаа нэг тийм ихтгэлтэй биш гэдэг юм уу төгшүүртэй ч юм уу тийм зүйлсүүд ажиглагдаад байгаа. Тэгэхээр
Тэрнтэй чинь бид нэр хэл яриагаар ярих боломжгүй. Тийм үед бид нар яадаг вэ гэхээр шавраар тоглодог хүүхдүүдтэй. Тэгэхээр одоо шавраар тоглож явах үед юу болдог вэ гэхээр тэнд нөгөө нэг ээжээсээ авч чадаагүй хангалттай анхаарал, халамж, арьсаар үүсгэж чадаагүй, аюулгүй хамгаалагдсан мэдрэмж зэргийг нь шавар дээр авах боломжтой. Одоо тийм керамикийг яагаад бид нар илүү их ингэж оруулж ирэх гээл бүр ингэ хичээгээд байна гэхээр керамик маань яг нэгэн химнэлээр иргэдэг байхгүй юу? Тэгэхээр энэ яадаг вэ гэхээр бидний биед биштэй химнэл гэдэг зүйл маш чухал хэрэгцээтэй зүйлсийн нэг байдаг. Бидний биед химнэл алдахаар л бид нар чи одоо нэг уур, дугшүүр, стресс гэдэг зүйлсд автагддаг. Зүрхний химнэл алдвал бид нэр өвддөг, тийм үү? Тэгэхээр тэр нөгөө химнэл гэдэг зүйл чухал байдаг. Тэгэхээр энэ химнэлийг мэдрэх боломжийг керамик бас олгодог байхгүй юу? Тэгэхээр бид нар гадна талаас нь баг одоо нэг хүчээр гэдэг юм уу химнэлд оруулчихж байгаа гэсэн. Амьдралд нэг шин зүйл орохоор л тэрийг нөгөө яаж хүлээж авах вэ гэдэг биш тэ тэр мэдрэмжийг тэ сайн хэрэгсэл яг зөв. Тэгээд одоо энэ бичлэгийг харах юм бол энэ яг нэгэн химнэлээр эргэж байгаа. Тэгэхээр энэ бас яг бясалгалтай бас айгүйх ижил төстэй байгаа. Дараа ирж хийя. Маш их боломжийг одоо нэг олгоно. Яг ингээд устай, шавартай ажиллаж байгаа энэ ч өөрөө тайвшрах гол чухал зүйл болчиход байгаа. За бусад яг иймэрхүү нөгөө нэг юм зүйлс хийдэг газрууд байдаг, керамик хийдэг төвүүд байдаг. За тэд нар бол бүтээл хийхэд төвлөрдөг байх. За бидний зорилго болохоор яг л одоо цагт нь төвлөрүүлэх, химнэлийг нь мэдрүүлэх гэсэн зорилготойгоор тийм сэтгэл зүйн дэмжлэг өгөх зорилгоор л шавруудаа ашигладаг да. За ихгүй сонирхолтой дараа юу нь ирж хийнэ. Дахиж нэг ярилцлага авна гэх тэ. Хоёлаа одоо энэ ярилцлага яг энэ хүүхэд төсрөөвийнхнийгаа бас сэтгэл зүйн асуудал руу бас жоохон оруулж өгөл тэ. Ерөөсөө л хүүхдийн сэтгэл зүйд ямар нэг юм болвол ялчгүй л нөгөө эхний цэг нэцэг их гэрвэл орчин л болчиход байна л да. Тэгэхээр танд энэ тал дээр бас юу гэж хэлэхээр байна, юу гэж зөвлөхөөр байна гэх. За ер нь манай төв дээр ирж байгаа үйлчлүүлэгч нарын бас ихээхэн хувийг хүүхэд өсвөр насныхан эзэлдэг. Тэгээ тэн дээр юу ажиглагдаад байна гэхээр бид нар бол нөгөө нэг айгүйх ажил ихтэй гэдэг шалтгаанаар гэдэг юм хүүхдүүдэд орхичдаг. За тэнгууд бид нар өнөөдөр хүүхдэд орхиод ажиллаа хийж яж болно. Энэ ирээдүйд биднээс бас маш их хэмжээний одоо хөрөнгө оруулалтыг шаардах болно шүү гэдгийг л анзаармаар байгаа юм. Яагаад гэхээр бид нар бага наснд нь те яг хайрлах үед нь хамт байх үед нь дэмжлэг хэрэгтэй үед нь дэмжээгөө бол тэр ерөнхийдөө одоо тухайн хүний мэдээж асуудал даван тулах чадвараас янз бүр л дээ. Тэгтэл сэтгэл зүйн одоо ямар төрөл бүрийн одоо асуудал болж илэрх нь айгүйх түгээмэл байгаад байгаа байхгүй. Тийм болохоор хүүхдтэй их цагийн өнгөрүүлээсээ, хүүхдтэй хамтдаа ярилцаасаа бид нар айгүй их цаг гэж боддог. Тэгэхэд нөгөө хүүхэд ингэж байгаа байхгүй сэтгэл зүйн ингээ зөвлөгөөгөө сууж яхад үгүй зүгээр л надтай хамт суугаал хоол яагаад идчих болдгүй юм болоо. Дандаа ажилтаа байдаг. Тэгэхээр эн чинь бол зүгээр л айгүй энгийн зүйлс байгаа байхгүй. Тэнгүүд нэг ийм зүйлс яригдчих байгаа байхгүй. Дээр үед хүмүүс нөгөө нэг бөөрийнхий гэрт амьдардаг байхдаа гэрээ тойроод галаа тойроод суугаад хоолоо иддэг байсан гэж эмээ өвөө ярьдаг байсан. Тэгсэн чинь одоо яадаг вэ? Дээр үед. Тэгсэн чинь одоо танах яадаг вэ гэхээр манайх ингээ айгүй том галт байгаа те. Тэгээ юу яадаг? Тусдаа ингээл ороод идчихдэг. Тэгээд нэг бүр баяр ёслол орчмоо бид нар ингээ ширээ тойрдог. Ширээ тойрлоо гэхэд хвчлэн гар утсаа оролцчихдаг ч гэдэм юм уу. Тэнгүүд хүүхдийнх нь хүсэж байгаа зүйлс нь айгүй энгийн байгаа. Зүгээр л надтай хамтдаа нэг ширээний хоёр талд сууж агаад те та юу хийсэн, би юу хийсэн гэд нэг юм энгийн ярилцлага хийгээд хоол хамт идээсэй ч гэдэм үү. Ийм зүйлсүүдийг хүүхдүүд их ярьдаг. Тэгээд бас нэг юм анзаарагдаад байгаа зүйлс бид нар айгүйх нөгөө жин килограмм одоо ингээл нөгөө жин хасах тухай бас ингээд ээжүүд айгүйх ярьдаг. Тэнгүүтээ би өөрөө хоол идэхгүй болохоор нөгөө хүүхдтэй хоол хийж өгдөггүй ч юм уу зүйлсүүд байдаг юм шиг байна. Энийг ярахаар одоо сэтгэл зүйч хүн байж юун хоолунд яриад явчих гэж бодож иж магадгүй. Гэхдээ энэ бас сэтгэл зүйн зөвлөгөөнд айгүйх яригддаг зүйлс юм. Нэг байж тий. Тэгэхээр энэ нөгөө нэг ээж аваадад сонсохоор заримдаа ингээ нийтдээ л дээ. Та ингээд хүүхдтэй хамт суугаад хоолоо идчихье гэж хэлцүү асуудал давхар энэ чинь нөгөө нэг хүчирхийллийн нэг төрөл болох юм шүү. Ер нь бол тийм үйл хайхрах гэдэг зүйлс болоод байна л да. Бид нар нөгөө нэг хүчирхийлэл гэхээр зөвхөн зоодохыг, чимхэхийг, эсвэл бол майжхыг, эсвэл бол нөгөө
муухай үг хэлхийг ойлгодог шүү дээ. Тэгэнгүүт бид нар чимээгүй хүчирхийллийг айгүй хийж байгаа байхгүй юу? Хүүхдтэй цагаа хамт өнгөрүүлдэггүй. Жишээлбэл хүүхдтэй хүрдэггүй ээж бас байгаа байхгүй. Амар их ажилтай. Тэгэл шөнө унтсан хойноо нэрчдэг. Тэгэл өглөө унтж яхад нь явцдаг. Тэгэнгүүтээ өмдгөө ингээ унтчихл идэв шүү дээ. Зүгээр шүү дээ гэдэг. Тэгсэн чинь хүүхдний юу гэсэд байдаг гэхээр надтай хамт байхыг, надтай хөтөлцөхийг, те намайг харахыг, ядчил ингээ над дээр нүдээ тогтоод харахыг ингээ нөгөө нэг хүсэж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс ч улбалаад хүүхдийн сэтгэл зүйд ямар нэгэн гэмтэл эмгэг гэдэг юм үсээ. Тэгээ хуримтлагдахаараа хүүхдтэй ч юм уу, гэр бүлтэй ч юм уу цаад үр дагавар нь аюул сөрөг болоод. Тэгэхээр энэ маань өөрөө орхигдсан, хаягдсан, үнгүүдсэн мэдрэмжийг, үндсэн мэдрэмжийг өгöd байгаа байхгүй. Тэгэхээр л энэ чинь өсвөр наснд очихоор би анги хамт олонтойгоо харилцан ойлголцохгүй байх. Бүх юмд нөгөө намайг анхаараач гэд байх хүмүүсийн үндсэн суурийг бид нар тэнд тавьчихж байгаа байхгүй. Тэгээд нөгөө гомдолдог төрлийн хүн болчих гээд байна шүү дээ. Намайг тэгсэнгүү гэдэг тийм. Тийм. Тэгээд нөгөө эсэргээрээ бас айгу төрөмгийн хүүхдүүд бий болчихдог шүү дээ. Төрөмгийлээд байна. Манай хүүхдүүд зан үйлийн өөрчлөлт орсон байна. Утас их тоглож байна. Эсвэл бол нөгөө хулгай хийлээ. Одоо ямар нэг гэмт хэрэгт орооцолтлоо гэдэг. Тэгэхээр гэмт хэрэгт орооцолтоод байгаа хүүхдүүдийн бага насны түүхийг ингээл сонсохоор бага багтаа ээжийнхээ анхаарлыг татах гад тэ айгуух ээжийнхээ аавынхаа тэ гэр бүлийн хүмүүсийн анхаарлыг татах гад маш олон оролдлого хийж лээсэн хүүхдүүд байдаг. Тэгэхээр бид нар нөгөө ямар үед нь анзаарсан байдаг вэ гэхээр ууртай үед нь анзаарсан байдаг хүүхдээ. Уурлаад унахаар нь хүй нь яасан бол гэд. Тэгэхээр хүүхэд юу гэж утсан бэ гэхээр ямар нэгэн анхаарал татахын тулд би нэг болохгүй юм хийж ижил анхаарлын татахын байна ч юм уу гэсэн юм нэг юм сүрэг гэдэг юм уу итгэл үнэмшил бий болцсон байх. Гэр бүлдээ ч гэсэн нийгмийн харилцаанд ч гэсэн тийм юм хийх гэдэг шүү дээ үлд гарах гэдэг. Тийм. Тэгэхээр нэг анхаарлын төвд орохын тулд хүн энийг ерөөс ухамсарлж ухаантай хийхгүй шүү дээ. Би ингэж байгаа учраас ингэсэн юм байна гэдгийг чинь ойлгохгүй. Зүгээр л нэг юм болохгүй зан үйлтэй хүүхэд юм шиг ингээ яриад байдаг. Тэгээд тэрний хүүхэд юм шүү. Тийм. Тэгэхээр тэрний цаана юу байдаг вэ гэхээр анхаарал халамж хүсэж байгаа, анхаарлын төвд орохыг хүсэж байгаа л хүүхэд л байгаад байдаг. Сая ингээд нөгөө Монгол гэрийн тухай ярьсан чинь нэрээ бас энэ агуулга их сонсогдож байсан шүү. Яг нэг юм гэр бүлийн халуун дулуур амьсгал ер нь жоох юм холдоод байгаа мó хүн дээрээ байгаа мó тий нэг одлон өрөө байртай л жалангуяа хүүхэд нь өрөөндөө байгаагүй хөвч мэдтгөө шөнө орой гараад явж байгаа хөвч мэдтгөө нэ хүн бараг тэр гэрт байгаагүй ч мэддэггүй юм хөндөй болчихжээ гэдэг. Тэгэхээр бид нар энэ уур амьсгалаа бүрдүүлэхэд одоо энэ насан турш хүмүүс хүртэл өөрсдийн хичээл зүтгэл хэрэгтэй биш үү те. Хичнээн одоо нэг сайхан байранд амьдраад байгаа ч гэсэн тэр уур амьсгал чухал шүү дээ тийм ээ. Тийм. Тэгэхээр одоо нөгөө нэг энэ хүчээр хийх сурах хэвээр зүйлсийн нэг нь болчиход байгаа байхгүй юу. Өмнө бид нэр зүгээр л дээ яваал хоолоо тойрж идэл тэнгүүтээ нөгөө нэг зурагт радио байхгүй учраас ингээл хоолоо хийж идэл юм ярьдаг байсан бол одоо бидний анхаарлыг сарниулах зүйлс маш их болцсон учраас хүссэн хүсээг нөгөөдх рүүгээ ингээл бид нар ингээд хувь хувийнхаа юм хийчдэг. Тэгсэн чинь одоо эцэг эхчүүдэд өгдөг их хвчлэн даалгавар юу идэг вэ гэхээр хүүхдтэйгээ юм ярьж өгөөч. Халуун дулаан харилцаа үүсгэж өгөөч. Хүүхдийнхээ нүд рүү тогтоод харж өгөөч. Тэгэд юм яриад өнөөдөр ямар сонин сайхан зүйлс болов гэдэг энэ асуултыг асуугаач гэдэг юм уу. Уул нь бол эн чинь нөгөө нэг заавал хичээл ороод хүнээр заалгаад хийх зүйлс биш боловч бид нэр заашгүй ийм л болсон байна. Тэгээ бас нөгөө нэг эцэг эхчүүд маань ингээ хэлэхэр айгүй эмзэг хүлээж авдаг. Тэгэхээр нөгөө өөрснийгөө буруутгах шаардлага байхгүй. Бид нэр ингээ урт хугацаанд л энийг хайхарахгүй байж байгаа ийм зүйлс болцсон. Тэгэхээр ээж муудаа, эсвэл аав муудаа гэсэн үг биш байхгүй юу? Тэгэхээр нийгмийн харилцаа ийм болж байгаа учраас бид нар одоо заашгүй л хүүхдээ өсгөхийн тулд сурхаас л аргагүй. Одоо яг бидний ярьж байгаа сэдв ер нь нэг юм эрэг тал руугаа гэдэг юм уу зүйлсийг хүмүүс бас тэр бүр тогтож үзэхгүй байна л да. Хэд цөрөг юм руу ингэж их олноороо үздэг хандлт авдаг юм болчиход байна. Тэгэхээр яаж энэ эцэг эхчүүдэд ойлгуулах вэ гэдэг юм асуулт бидэрт гарч байгаа танд ч гэсэн гардаг байх тийм ээ. Тэгэхээр ингэж цочрол өгж явах хэрэгтэй юм уу? Юу гэж хатууган хэлж анхааруулж явах хэрэгтэй юм бол тэгээд нэг хэлвэл та юу гэж хэлэх вэ? За миний бодлоор тухайн хүний л асуудал. Би үнэхээр дотроо бужигнсан олон асуудалтай бол би хизээж тайван суугаад нэвтрүүлэх үзэхгүй байхгүй юу.
За би дотроо гомдол зэвүүцлийг маш ихээр одоо хадгалсан хүн байгаа бол хизээч хүнд ч илэрхийлээгүй. Гэхдээ миний дотор гомдол те хүнд ч хэлээгүй өгнүүд урам хугарсан мэдрэмжүүд дүүрэн байвал би интернетэд тийм л зүйлсүүдийг олж харна. Тэгэл ийм жижигхэн юмн дээр бид нар маш эмзэг ханддаг. Тэрэн дээр ингээл хэрүүл хиймээр санагдаал, комент бичмээр санагдаал байдаг хүмүүс байдаг. Тэгэхээр тэр бол дотор талд байгаа зүйлс нь л ингэж нэг юм тусгалаар илэрч байна гэж ер нь бол үздэг. Тэгэхээр бид нар юу гэдэг гоё юм үзээч ээ, сайхан юм бодооч ээ гэдгийг гаднаас нь хэлээд бол нэмэргүй. Тийм учраас юу гэж хэлмээр байна гэхээр ээж аав тэ насанд хүрэгчнэр та бүхэн өөрснийгөө би ер нь ямар шуухан байгаа вэ гэдгээл бодоод үзээрэй. Ер нь бол сэтгэл засал гэхэр хүмүүс айгүй юм тусгай зүйлс боддог байхгүй юу байт юм бол тэнд чинь тийм онцгой зүйлс байхгүй штэ. Та юу мэдэрч байна? Юу одоо сонсож байна? Тэ ямар мэдрэмж төрж байна? Мэдрэмжээ ойлгож байна уу? Мэдрэмжээ сонсож байна уу? Тийм л асуултууд байдаг. Гэхдээ хүн болгонд энэ маш өөр утгаар сонсогддог. Тэгэхээр бусдыг шүүмжлэхээс өмнө ч юм уу эхлээд би ямар байгаа юм болоо гэдгийг л бодох хэрэгтэй л гэсэн зүйлс хэлээ да тий. Түрүүн бас хоёлаа ярьж байла. Хүүхэд ер нь асуудалтай байна гэдэг гэр бүлд ямар нэг асуудал байна гэсэн үг гэдэг. Энэ бол яг суур шалтгаан болоод байна шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр яг юу гэж хэлэхээр юм бол. Энэ хүүхэд чинь асуудалтай болоод байгаа чинь л эргээл тиара одоо эцэг эхчүүд маань уучлаарай. За шүүмжлэх гээд байна. Тийм энэ гэхдээ түгээмэл байдаг ийм дүр зураг шүү. Одоо сэтгэл зүйчд юм уу эсвэл багшд юм уу хүүхдэд даатгаж өгөх сонирхол бол маш их байдаг тийм үү. За тэнгуү сэтгэлдчих юм шиг үү? Тэ тэнгуут одоо ингээд нэг сэтгэл зүйчд миний хүүхднийг арай болохгүй ах шиг байна. Гингүүтээ сэтгэл зүйчд авчираад өгдөг. Тэнгүүтээ одоо тэр сэтгэл зүйчил бүх зүйлсийг хийх ёстой юм шиг боддог. Тэгэхээр юу гэсэн үгийг хэлэх гээд тэгэхээр хүүхэд чинь сэтгэл зүйчд очих хэмжээний байвал тухайн гэр бүлд тийм хэмжээний асуудал байна л гэдгийг эцэг их ойлгох ёстой. Тэгэхээр мэдээж тэгтээ нөгөө нэг юм шүү. Сэтгэл зүйч гэдгийг нэг мангас шиг ч юм уу тий бүр болдгоо. Эсвэл бол одоо нөгөө өвчтөө хүмүүсээ сэтгэл зүйчд ханддаг гэсэн ойлголт бол байхгүй шүү дээ. Хинт сэтгэл зүйчд хандаж болно. Тэгтээ одоо юу гэдэг хүүхдэд бан асуудал байгаа бол надад бас өөрлөгөө өнгөх шаардлага байна л гэдгийг л. Тий одоо хүүхдийн асуудал бол яг гэр бүлээс л болж ийн гэж ярихаар анханасаа ерөөсө гэр бүл болж байгаа хүмүүстэй Дэлхүү ажилмаар юм шиг тий анханасаа хос болгохт нь яах вэ хүүхдээ яаж өсгөх вэ тий яаж одоо хайрлж халамжлах вэ гэдэг юм уу тэр юм дээр нь яаж ажиллана гэсэн үг танах одоо бас их хосуудтай тулж ажилладаг юм байна шүү дээ тий. За ер нь бол нөгөө нэг хосуудтай манах сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж ажилладаг. Ягаад энэ ингээд айгүйх чухал вэ гэхээр тэгэхээр ээжийн аавын асуудалд хандж байгаа хандлага. За тэгээд стресс даван туулах чадвар стрессийг боловсруулж байгаа зан үйл маш чухал байдаг. За бид нэр ингэж мэдэн штэ ээж нь бол ер нь өглөө хүн аав нь бол дугай хүн гэд ингэждэг. Тэгэхээр тэд нар стресс тулгарлаа гэд нэг нь бол дугай олчдөг нэг нь бол ингээд өглөөд өөрийгөө ойлгуулах гэдэг хүмүүс байх гэдэг. Тэгэхээр энэ стресст хандж байгаа хандлага маань хүүхдүүдэд шууд л нөлөөлждөг. Бүр ялангуяа бүр цаашлах юм бол ээжийн хамаатнууд ер нь сэтгэл зүйн асуудал хэрэгтэй хүмүүс юм. Аавын хамаатнууд сэтгэл зүйн асуудал хэрэгтэй хүмүүс юм. Аавын хамаатнууд ер нь төрөмгийн хүмүүс юм уу? Эсвэл ээжийн хамаатнууд ер нь л тийм төрөмгийн хүмүүстэй гижил байгаа болбол эн чинь эргээд хүүхдэд нөлөөлдөг. Тэгэхээр бид нэр асуудалд хандж байгаа бидний хандлага өөрөө хүүхдэд шууд тусгалаараа гэж нөлөөлдөг. Тийм болохоор бид нар одоо сүүлийн үед айгүйх ярьдаг болсон шүү дээ. Хосуудад нөгөө сэтгэл зүйн үйлчилгээ нөгөө гэр бүл болохоос өмнө сэтгэл зүйн одоо боловсрол олгох хөтөлбөрүүд ингээ явдаг болсон. Энэ юунаас урьдчилан сэргийлж байгаа вэ гэхээр ирээдүйд бий болох хүүхдэд нь үүсэх эрсдлийг л багасгах гэж байгаа. Маш чухал алхам байна шүү дээ. Ийм ажлыг их өрнүүлмээр юм биш үү? Тийм, ер нь бол тийм байгаа хгүй. Тэгэхээр нөгөө Европт гэдэг юм уу бусад газруудад одоо би стресстж байгаа гэдгээ таньж мэддэг. Тэнгүүд өөрийнхөө стресст яаж хариу үйлдэл үзүүлдгээ таньж мэдсэн хүмүүс ингэж гэр бүл болдог гэсэн судалгаа авах шүү дээ. Жил хичнээн хүн гэр бүл болж ийн тэр бүгдд нь бараг яг гэрчлэгээ авахт нь бараг хичээл орж зөвлөгөө өгч юм байна. Тэнгүүд одоо нөгөө судалгаа л шүү дээ. Одоо гэрлэлтэд батлуулж байгаагаас салгуулж байгаа нь маш илүү байгаа ингээд тоо баримт байсан. Тэгэхээр
Тэр юг хэлээд байна вэ гэхээр би өөрийгөө таньж мэдэхгүй байгаа үедээ сэтгэл хөдлөлөөр юм уу харилцаа үүсгэнгүүт тэнд ингээд хамтдаа давж чадахгүй зүйлс би болчиход байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж гэр бүл байгаа болвол тэрнээр харилцааны асуудал үүснэ. Харилцааны асуудал байгаа л бол тэр нь бас гарах гаргалгаа нь бас тэр дотор нь байгаа. Тэгэхээр сэтгэл зүйн боловсрал гэдэг зүйл өөрөө бидний үндсэн авах ёстой боловсралуудын нэг байх ёстой гэж бол миний хувьд боддог. Бид нэр аягүй сайн одоо сэтгэл зүйн боловсрал сайтай. Тэгээ хостой яаж харилцах ёстой, хүн ер нь яаж одоо сэтгэл зүгээ илэрхийлэх ёстой, сэтгэл хөдлөл мэдрэмжээ яаж ойлгох ёстой гэдгийг мэдсэн байвал тухайн хүнээ нөгөө хүнээ ойлгоход чинь бас илүү амар. Одоо гэр бүл болоход чинь мэдээж хайр дурлалаас гадна тухайн хүнийг байгаагаар нөгөө хүлээж авдаг те яг насан туршдаа одоо хүлээн зөвшөөрөх үү гэдэг бас чухал юм болов уу гэж боддог болсон шүү дээ. За нөгөөнийг заавалжгүй нөө хос гэр бүл дээр гэлтгүүгээр сэтгэл зүйн үйлчлэгээд одоо бидний хамгийн их хийдэг зүйлс нь сэтгэл хөдлөлөө таньж мэдэх гэдэг зүйлс. Яг одоо чамд үүсээд байгаа одоо энэ сэтгэл хөдлөл энэ уур юм уу? Урам уураад байгаа юм уу? Эсвэл чи гомдоод байгаа юм уу гэдгийг таниулах чинь өөрөө хамгийн чухал байдаг. Тэгэхэд одоо нөгөө нэг гадны сэтгэл зүйн боловсрал өндөртэй газрууд бол хүүхэд жоохон байхдаа л миний урам уураад байна гэдгийг ингээд хэлэх жишээний. Тэгэхэд бид нэр одоо ингээд болвол ер нь тэрийг заалгаж ижил мэдж байгаа болохоос яг надад яг одоо би урам уурснаас болоод миний уур хүрээд байна гэдгийг бол бид нар тодорхойлж мэдэхгүй. Энийг бид нар тодорхойлож сурчгаар яадаг вэ гэхээр харилцаанд орохоор яг саяны болсон хэрүүл саяны одоо үйл явдлаас болоогүй юм байна. Өдөр би ажил дээр миний урам хугараад би тэрийг илэрхийлж чадаагүйгээс болоод сая энд өдөөгдөд энд хэрүүл болчлоо гэдгээ хүн таньж мэдээ сурдаг гэсэн үг. Тэсэрч гарч байгаа цаг нь тэгж таарчлаа гэх. Тийм. Тэгэхээр тэрийг би өөрөө мэдчих юм бол угаасаа тесрэхгүй. Яагаад гэвэл энд миний урам хугарчлаа. Сүрэг ингээд сэтгэл хөдлөл мэдрэмж үүсчлээ. Энэ нэг юм гарах юм байна. Тэгэхээр аюулгүй байлгах хэрэгтэй гэдгийг урдчлан өөрөө ажиллаа сурчдаг гэсэн үг. Хүүхдийн сэтгэлж гэсэн ингээл өвдөл гомдол хүүчгсэн бас мэдрэмж байна шүү дээ. Тэгэхээр нөгөө ээж аав маань хүүхдтэй нөгөө хэлж болох үг, хэлж болохгүй зүйл те бас амьдралын тухай зарим хүмүүс бол ингэж байгаа юм. Мөнгөгүй гэдгээ хүүхдтэй те одоо ямарваа одоо амьдрал чинь баян шүү дээ. Мөнгөгүй байгаагаа хүүхдтэй битгий хэлжээ. Тэгэхээр ингээд ээж аав мөнгөгүй байна гэд ингээд асууж чадахгүй те энэ сэдвээр ингээд ярих тийм боломжгүй болчихдгоо. Зарим хүн болохоор мөнгөгүйгээ хэлжээ гэдэг ингээд те бас байна штэ. Эсвэл ээж нь ядарсан байна гэдгээ хэлж явах хэрэгтэй юм уу? Ээж нь жоохон ууртай байна шүү гэдгээ хүүхдтэй хэлж явах хэрэгтэй юм уу гэд те. Тэг хүүхдтэй хэлж болохгүй зүйлсээ талаар байвал. Өөрсдийнхөө мэдээж нөгөө мэдрэмжүүдийг бол хэлж болно штэ. Ээж нь хараа яг одоо ингээ айгу ууртай байна. Тэгэхээр би чамайг гомдох үг хэлж магадгүй юм байна гэвэл хүүхэд ойлгоно. Харин хүүхдийн одоо нөгөө нэг даах эсгүй даваа ачаа гэдэг шиг аав чи ингээд энээс болоод би ингээд гээд нөгөө хосын харилцааныхаа асуудлыг хүүхдэд ярих нь хэр зохимжтой бэ? Мөнгөний асуудал гэдэг мөнгө өөрөө аюулгүй байдалтай холбоотой байдаг. Энэ ер нь л одоо мөнгө бага байгаа үед л юм аюулгүй байдал гэдэг зүйлс алдагддаг. Тэгэхээр энийг хэтрүүлэн хүүхдэд хэрхэн ярих нь хэр зохистой бай гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Зарим ээж аауд болохоор яг тэгж боддог. Багаас нь амьдралыг ойлгуулнаа. Амьдралыг багаас нь ойлгуулна гэснээс илүү амьдралд ийм нэг асуудал байд юм а гэдгийг ойлгуулна гэж ингээд эцэгчүүд ханддаг байхгүй юу. Тэгснээс илүү амьдралд одоо нэг ийм мэдрэмжүүд байна. Мэдрэмжээ таньж мэдгэт нь л сурах нь чухал. Нэг юм манай дээр нэг айвах олон жилийн өмнө ирсэн нэг кейс байсан. Охин аавд ингээ гомдоод маш юм хэцүү байна гэд ирж байгаа байхгүй. Тэгсэн чи яасан гэсэн чи аав нь ингээд маш юм муухай үгнүүдээр хүүхдэд хэлдэг. Аав байсан. Тэгээ аавтаа нэг уулзсан чи амьдрал бол хэцүү шттэ. Тийм учраас би хүүхдэд муу үг сонсож сургаж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө нэг муу үгийг хэлснээр хүн тэрийг сонсож сурдаг гэсэн бол ойлголт байхгүй. Тэрнтэй ижилхэн 4-5 настай хүүхэдтэй би мөнгө олох гээд надад хэцүү байна гэдгийг хэлээд тэр хүүхдэд дарамтал болно гэхээс биш бид нэр ямар нэг юм сурахгүй байхгүй.
Тэгээд ч хүүхдийн зорилго заавалжгүй амьдралыг сураад байх шаардлагатай биш байхгүй. Хүүхэд хайрыг л хангалттай авах хэрэгтэй. Хайр, анхаарал, халамжийг л авах хэрэгтэй. Тэрний дараа асуудлуудаа хүүхэд хангалттай өөрөө шийдвэрлээд явах чадвартай болно. Бид нар хайраа хангалттай өгөөгүй, анхаарлаа хангалттай өгөөгүй, дэмжлэг тусламжаа хангалттай өгөөгүй гэж дээрэс нь өөрсдийнхөө асуудлыг өгөөд иддэг. Ингэж л болохгүй. Одоо бас ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд төгсгөө ангийн хүүхдүүд гээд амьдрал төл тавих гэдэг шүү дээ. Эргээд нөгөө ээж аав нь шаардлагаас их өсдөг юм шиг байна л та. Унд сурах хөстэй тий шалгалтаа сайн өг гэл ингээл тий тийм ч юмар дугуулангаар хичээлээ сүүлийн үеэр нь тийм хандлага бас нэлээд байна л да. Тэгэхээр хүүхдтэй ингэж шаардлага тавьж өсөх нь бас хэр зөв бэ? Эсвэл яг хүсэл сонирхлыг яаж олж мэдэх вэ? За гэхдээ бид нэр айгүй юм экстрим гэдэг юм уу? Нэг юмыг ингэж нэг юм хэтрүүлдэг юм шиг санагддаг. Түрүү хэлсэн шүү дээ хүүхдтэй зүгээр л итэг. Тэгээ хүүхдээ хайрал, хүүхдээ сонс. Тэгсний дараа бүх юм тэр хүүхэд өөрөө л явчихна. За тэгтээ ингээ хилэнгүүд нөгөө хүмүүс ингэж ойлгоод шүү дээ. Юун одоо бурхны юм яриад байгаа. Байнгын хайрлан гэж юу байсан? Бас хатуу үг хэлнэ. Тэгтээ нөгөө нэг бүх юм өөр ингэсэн нөгөө нэг тан хэмжээ гэж байгаа шүү дээ. Гэтэ юу гэж хэлэх гээд байгаа юм гэхэд эхлээд хайрыг нь л хангалттай өгчгөл дөө. Хайр ихтлээ гэдэг энэ буруудт юмаа гэж үздэг эцэг эхчүүд байдаг. Ер нь бол хайр илүүдэд хайрлуулсан хүн бусдыг хайрладаг хүн болно гэхээс биш маш их хайрлуулж өссөн хүн бусдыг зоддог, дээрлэгдэг, тамалдаг зүйлс бол байхгүй. Тэгэхээр тэр ямар үед бий болдог вэ гэхээр хайр дутуу байгаа үед л тэд нар үсдэг. Тэгэхээр бид нэр нэгдүгээр тэглэл хайраа хангалттай өг. Дараа нь хүүхэдтэй итэг. Тэгсний дараа бол бүх зүйлс нь болно. Тэгээд мэдээж загнахгүй гэж байхгүй. Мэдээж загнаж болно. Гэхдээ бүгдээрээ хил хязгаартай л байх хэрэгтэй гэдгийг л хэлмээр байдаг. Тэгэхгүй болохоор хүүхдүүд ирэхээр яг л тийм асуудлуудыг ярьдаг. Аав намайг хуйлч бол гэсэн. Гэхдээ нэг зүйлийг бүгдээрээ анзаарах юм бол хуйлч бол гэсний зорилгоор болдоггүй шүү дээ. Сургадаг, тэ 4 жил нүдэн анаа сурдаг. Тэгээ тэр ажлыг хизээж хийдэггүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр өөрийнхөө бодлыг тулгаж байгаа гэдэг чинь өөрийнхөө мөнгөөр тоглож байгаа л гэсэн үг гэдгийг. Ер нь бол хатуу хэлмээр байдаг. Тэгэхээр хүүхэд алдсан ч онсон ч өөрийнхөө л амьдралаар явах хэрэгтэй. Гэтэ мэдээж 21 нас хүртэл бид нэр тусламж дэмжлэгээ үзүүлнэ шүү дээ. Юунд алдаж гин, юунд амж гин. Зөвлөмжөө гэдэг юм уу, зөвлгөөгөө аль болохоор үгэн тэгтээ тулахгүй л байхыг анхаарах хэрэгтэй. Хоёулаа энэ удаагийн ярилцлагыг бас ерхэд нин үрээд өндөрлөө те. Тэгээд дараа ирээд нөгөө ваарныхаа хичээлийг бас авъя те. Тэгэхээр энэ удаагийн ярианы төгсгөлд бас ер нь Монголын ирээдүйд чи хүүхчүүдээ тэгж бодож л энэ нэрийг бид нар өгчөөд ингэ яваад байгаа юм. Тэгэхээр хүүхдүүдтэй нэг сайхан бас зөвлөгөө өгвөл те өсөл мөрөөдөл зориг гэд ирээдүйн өмнө чинь байна гэдэг тал дээр та нэг сайхан юм хэлэж. Тий. За хүүхдүүд гэдэг бол өөрснөө яг л юм цагаан цаас шиг тийм үү. Бид нэр цагаан цаасан дээр юу ч бичиж болно. Гэхдээ хүүхэд болгон өөрийн гэсэн маш юм дотоод одоо гэрэл гэгээ эрч хүч дүүрэн байдаг. Тэр одоо өөрийнхөө дотор байгаа тэр гэрлийг хүүхдүүд маань асаагаа сай тэр дотор байгаа гэрлээ мэдрээсэ гэж ингэж хэлмээр байна. За ээж аавуудад нь хэлгээд нөгөө хүүхдтэй хэр хайртай байгаагаа илүү хэлээсэ. Тэ би чамд хайртай, би чамайг хайрладаг, чамайг ээж дээрч төрсөнд, аав дээрч төрсөнд баярлалаач гэх юм уу. Энэ үгийг нь хэлээд тэр дотор талд нь байгаа гэрлийг нь, итгэл үнэмшлийг нь бүр илүү их асааж өгөөрэй гэж хэлээд энэ ярилцлага өндөрлөө та. За баярлаа. Дараа дахин уулзъя. За баярлалаа. Баяртай.